Дэлгэр сайхан гоё гомдооч шүү. За нөгөө дэлгэр сайхан гоё чинь нэг өглөө босохоор нэг сюрприз барьдаг болчихлоо шүү. Одоо сүлдээ юу гэнэ хідүүлээ зүгээр хятадын ивэлд орчоо. Тэгвэл та нар гоё амьдрна гинэ. Алах юм аа нэр яанда. Үгүй монголчууд хангалттай сайхан амьдрах газар нутг нь байна. Газрын баялаг нь байгаа штэ. Хангалттай заавал хин нэгний ивэлд ороод ах шаардлага байхгүй. Зүгээр өөрсдөө сайхан амьдрах боломж нь байгаа байхгүй юу? Тэр боломжийг та нар өөрсдөө хулгайлчаад байгаа байхгүй юу? Сэтгэл нь байхгүй. Ард түмнээ гоё амьдруулъя гэсэн ухаан байхгүй. Хамгийн гол юм чинь сэтгэл байхгүй байгаа байхгүй юу? Ард түмнээ та нар зүгээр нэг боолын бол босгоны шороо гэж хараад байгаа байхгүй юу? Гүү штэ. Монголчууд чинь амар мундаг потенциалтай мундаг штэ. Мундаг ард түмнийг сайхан чиглүүлээд сайхан жолоодож авч яваад дэлхийн давцанд гаргах тийм одоо боломж нэр бүх юм байна. Хүмүүст нь ч байна, газар нутагт нь ч байна, байгалийн баялагт нь ч байна. Гэвч та нарын толгоо өрөхгүй. Та нарын шунал дэндүү байна. Шуналтаа автаа зүгээр ингээд байгаль баялаг ухаа зараад зүгээр тэгээд амьдарч явах санаатай. Тэгээ байгалийн баялагын дуусаад болохоо байгаад ирэхээр зарж идэх юм байхгүй болоод ирэхээр энэ одоо арт түмнийг яах вэ? За болио одоо энэ хятадын төрд өгчий гэж байгаа байхгүй. Бойлчих та нар наад суудлын бөглөөсөө л бойлчих. Чаддаг хүмүүсийн суулгачих доор нь босгоод ирнэ монголчуудыг. Хөгийн амьсгаанууд вэ. Арайчтэй бас. Гомдож шүү та нар нэрээ. Дэлгэр сайхан гоё гомдооч шүү. Яриад байгаа хятадын төр засагч мундаг. Тэд нар чи аргагүй. Тэдний бодлого нь 100 жилийн цаатахыг хараад 100 жилээр бодлогоо тодорхойлдог. Тийм засаглалтай. Та нар өөрсдөө хараа л та. Өнөө маргаашаа харна өөрийнхөө гэр бүлийг л харна. Өөр юм байхгүй. Маргааш идүүлээ яах вэ? Нөгөөдөр хэдэн монголчуудын ард түмний ус хүмүүсийг одоо тэр юм яаж намжаах вэ? Хил амын яаж дарах вэ гэсэн нэг өнөө маргаашаа харна. Нэг бол өөрийнхөө гэр бүлийг харна. Өнөө хин маань одоо 18 хүрчлээ хаашаа гадагшаа сургууль сурах вэ? Нөгөө эхнэрийн төрсөн өдөр нь болж байгаа штэ. Ямар алмаазан бүгж, ямар машин тэрг юу бэлгэлэх вэ? Ингээд өөрийнхөө гэр бүлийг эрхлүүлээд өнөө маргаашаа харж амьдэрдэг та нарт ерөөсөө засаг барих ерөөсөө зохихгүй байна. Ингээд ард түмэн ингээд босоод юм уу улгаачуудыг Непалч хилтэй гэхээр манай нөгөө хууль засгийнхан маань хамгаалчаад байна л да. Наад бол чи хуулиараа өөрсдөө хамгаалуулж чадах юм. Тэ одоо цагдаа нар бол яг хөө ингээд бас нэг төрийн одоо алба хаагчдад юу гэдэг тэднийг одоо хамгаалах үүрэгтэй л байх. Тэгтээ яг энэ толгоогоороо сэтгэрээ тэр цаасан дээр бичсэн юм бол яг хөө бас байж болно. Тэгтээ цагаа тулвал яг тархиараа сэтгэрээ хэний талд орох уу гэдгээ. Нэг урвагч хулгайч нарын талд орж хятадын эрхэнд орох юм уу? Ард түмнийхээ талд орж улс түмнээ тусгаар ус хэвээр нь байлгах юм уу? Монгол цагдаа нар зөндөөл байгаа байлгүй дээ. Монгол дарга нар зөндөөл байгаа байлгүй дээ. Монгол хурандаа нар генералууд зөндөөл байгаа байлгүй дээ. Бид нар эх оронтой байхад үлсэж өгөхгүй. Битгий. Монголчууд хизээч үлсэж өгнө гэж байхгүй. Энэ сайхан тал нутагтаа, энэ сайхан таван ушуу малтайгаа үлсэж өгнө гэж байхгүй. Битгий айцгаа. Зүгээр наад нэг дээр байгаа наад нэг мэдрэл муутай энэ мэтийн хулгайчууд биднийг ядуу амьдруулад баг Монгол ус сүрцэн мэтээр төсөөлүүлээд байгаа байхгүй юу? Тэгж яагаад л тий Монгол ус сүрсэн дампуурсан одоо будаа олсон гэж яагаад л энэ хятадд давж манусыг бэлгэлэх гэдэг л да газар нутагтай хамт. Хятадд яах вэ? 3 сая боолтой болно. Сая 566 мянга квадрат тий газар нутаг болон эд баялаг байгалийн баялагтай болно. Тэг хятад бол башин. За эхний ээлжинд яг газрын одоо юу гэдгийг байгалийн баялагын одоо үр шим монголчуудад өгнөө гэл ингээл өгнөө. Манайсыг сайхан харж халамжлан цаад болчихно. Одоо манайс ингээд хятадын одоо ивэлд орчлоо гэж бодъё л та. Тэг яриад байгаа ивэлд нь өгнө. Эхний 10 жил сайхан тараа. Манайс магтана. Өстөө. Манай муу улгаачуд өстөө ингэдэггүй байсан өстөө. Хятадын засаг төрөстөө өстөө мондөг байна. Манайс шүтэн. За тэгжэл дараагийн 10 жилд нь яах вэ? За нөгөө татвараар, торгуулаар, элдв янзын юмар бүгдийг хураагаад манаас чинь суглаад авчнаа. Буцаад ядуурнаа хэдүүлээ. За тэгж байгаа яах нь вэ? Боолын ажил хийн. За манай төрд зүтг. Тэгэх юм бол та нар сайхан амьдрнаа, ажиллаад байгаараа, хөдөлмөрлөөд байгаараа гэл. За тэгээ сайхан боолын ажиллаа хийцгэн. За тэрний дараагийн нэг 10 20 жилд яах вэ? Төрсөн үр хүүхдүүд дөнгөж төрөөд
хятадын төр засагтай хятадын юм байсан. Угаасаа л нэг хятадын мууж улсад би төрчлөө гэдэг бодлогоор л төрнө штэ. Тэгээд тэр чинь тэгээ багаасаа яхан тасаал амьдрын штэ. Багаасаа юу заан тэрийн сураал амьдрын штэ. Хятад хэлний сураал, хятад соёлоо сураал тэр манусын одоо 3 4-р үеэс хуулаад хятадчаар эхэлнэ штэ. Тийм биз дээ ойлгомжтой биз дээ. Тэгээд бид нар чи ямар ч бослого тэмцэл гэдэг юм хийхгүй. Ээдээ бид чинь 100 жилийн өмнө чинь манай монголчууд чинь тусгаар бас байсан гинлээ гэдэг нэг түүх томог болоо л үлдэн. Чи бид нар яа тэр илжирсэн бие тэр шорондоо хөр шорондоо булуулаад үлдэн. Одоо жоохон хойш ирээдүгөө бодмоор байна шүү. Арайчтэй бас. Ирээдүй хойчоо бодмоор байна шүү. Ухаантай бай. Над зөүлийн хүчний бодлого ч амар явагдаж штэ. Монголчуудыг залхуу байлгах, хойрог байлгах. Тэ. Зугаа цэнгэлд номбуул. Тэгэл амраал зугаацаад байгаа хүмүүс яаж тэмцэх юм бэ? Тэмцэлээд бүр хол байна штэ. Яшиг. Түүх цааш юу талбай малбаа оч. Жагсах. Юу Непал лайлаа штэ. Тэгж гэртэж гимтээд явах. Тэгж алуулаад явах. Тэрэндээ зүгээр гэртээ гівтчихээ. Хизээ бид нэр Монголыг эзлэх вэ гэдгийг бэлдээд байгаа байхгүй. Ард түмнийг ингээд бэлдсэн ба шүү дээ. Эзлэгдэхэд ингээд бэлэн болгоол. Одоо эхнээсээ ингээд дэлгэр сайхан гишүүнээс ахуулаад дуурайд эхэллээ. Дараа нь ямар гишүүн дэмжиж орж ирэх юм байгаа. Монголчууд угаасаа хүчтэй, эвтэй байхдаа хүчтэй. Энэ тусмын эвтэй бай шүү. Эцсийн мөчөд хідүүлээ Монгол хүн Монголын ирээдүйн төлөө, Монголынхаа газар нутгийн төлөө, Монголынхаа хил хязгаар тусгаар улсынхаа төлөө зөвхөн нэг сэтгэлээр тэмцэн шүү. Цаг нь болохоор цагдаа нь байна уу, хулгайч нь байна уу, хоригдлон нь байна уу, гэмт хэрэгтэн нь байна уу хамаагүй. Доктор нь байна уу, профессор нь байна уу? Нэг л зүйлийн төлөө хамтдаа нэгдцгэн шүү. Эвтэй байвал хүчтэй. 3 сая монголчуудаас бүгд айж байгаа. Эвтэй л бай шүү. Цаг нь болохоор тэгтээ. Монгол улсын засгийн газар хятадын сайдтай болцсон байна шүү дээ. Тэ дэлгэр сайхан гэж хятадын сайд байна.